За нэг болгочтой арга хэмжээнд оролцох гэсэн байна. Одоо тэгээд за сайн байцгаана уу? Та бүхэний өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та бүхэнтэй Филиппин улсын нийслэл Манила хотод нэгэн өвөрмөц маш гоё дизайнтай The Corner House гэдэг нэртэй барилгыг очиж үзэж танилцсан тухай бичлэгээ өгж байна. Зааштай та бүхэнтэй Филиппин улсын Манила хотын архитектур, сонь содон, орчин үеийн болон хуучны барилгын архитектур, олон сонирхолтой барилгуудыг очиж үзэж танилцуулах болно. Мөн аялал жуулчлалын сонирхолтой газрууд юу байна? Эндхийн хүмүүсийн амьдралын хэв маяг зэргийг цуглуулшлаг болгон хүргэхээр шийдсэн байгаа. The Corner House төсөл нь 2023 оны 11 сард нээлттэй хийсэн бөгөөд түүнээс хойш олон архитектор, дизайнер хүмүүс энэ барилгыг очиж үзэж өөрсдийн сошиал хуудасаараа дамжуулан сэтгэлдээ хаваалцсанаар алдартай болсон юм аа. Ялангуяа TikTok сошиал хуудас дээр залуучуудын дунд энэ барилга нь их тренд болоод байгаа. Энэхүү сонирхолтой барилгын зохиогч архитектор нь Таиландын архитектор Amata Lophaibon гэх хэрхэн ба тэрээр Таиландын Department of Architecture компани үүсгэн байгуулагчийн нэг бөгөөд Филиппин улсын WAD Architecture Studio компанитай хамтран энэ төсөл дээр ажилласан байгаа юм. За нөгөө Гадарч ирлээ дээ. Ингээд налуу зам хандусаа шууд ингээд давхар хоорондоо явсаргаад дээрээ гардаг юм л байна. Энэ барилгын нэгэн онцлог шийдэл бол 500 м үржлэх налуу зам буюу фандас юм. Архитектор Амата энэ хотын хүн ам шигүүш суурьсан гүйхэн битгий хэл алхахад хүндрэлтэй явган зам талбайг ажиглаж харсны үндсэн дээр энэ налуу замыг барилгатаа шингэн онцлог болгон төлөвлөсөн байгаа юм. Заавчлалаа тийшээ. Ингээд олж байгаа юм. Сууц. Би одоо ингэж жоохон орчинтойгоо танилцж явж байгаа. Нэг сайхан кофе авч уучаад тэгээд зурж эхэлнэ. За би энэ барилгыг үзэнгээ Urban Sketchers гэдэг арга хэмжээнд оролцохоор ирсэн байгаа. Энэ хэсэг бүлэг архитектор уран бүтээлчдийн сайн дурын community бөгөөд сардаа нэг удаа хотоор явж зураг тэмдэглэл хөтөлж нэгддэг. Дээрээ гарч ирж байна. Манай арга хэмжээ 12 болтол хөгжлөөс өвлөө 8-аас би нөгөө холоос ирж байгаа болохоор жооцроод ирсэн. 9-гээд ирсэн. Дээр тэр ногоо магламжтай байна. Ингээ харахаар шингээ бандсаар буухна. Шингээ таараад харъя. Энэ ногоо магламжтай. Маш өндөр метр гараа. Надаас л өндөр. Метр 80. Баямааш. Тэвшүүх. Энэ дээр хаалттай байна. Энэ ногоо магламжтай. Боксод тавьсан байна. Гоё юм. Халтай.
ингээд цахаар чи тойр. Бүтэн явчихсан. Тойрох. Яа, за бой. Гадаас тавиар алсан. Би энийг болохоор дээврийн ногоон байгаа юм чинь нэг. Дээвэр дээр сайхан ингээ хүмүүс гараал сууж муугаал биш. Хотыг ингээл фанаандал хараа суудлаа баг гэсэн чинь биш энд ингээ хаалттай тусгаарлагдсан. Хэсэг байт юм. Интернетээс харж байгаа талаар дээвэр нь бүр нэг ногоо. Дээвэр дээр хүмүүс суугаал. Бэлжтэй хатчихсан чинь арай өөр байна. За бой. The Corner House барилга нь 1-4 давхрыг хамарсан задгай орон зайтай байхаар төлөвлөж өгсөн. Энэ барилгын бас нэгэн онцлог болж чадсан. Худалдаа үйлчилгээ community центрийн энэ барилга нь 4 давхар 25 м өндөртэй тухайн орчиндөө өнгөрсөн маш гоё барилга болж өгөө зогсохгүй. Энэ орчмын орчин суугчдын хэрэгцээг бүрэн ойлгож төлөлтөө хийсэн санагдсан. Учир нь Манила хотын энэ хэсэгт нэмэх 40 градус хүрч халж байхад хинч гадаа цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж тогтоо суухгүй шүү дээ. Харин энэ асуудлыг архитектор Амаа та маш өвчнөр олж харж төсөлдөө нээлттэй задгай орон зайтай төлөлтийг бий болгож чадсанаар хүмүүсийн чөлөөтэй амрах суух орчин бий болгож чадсан байгаа юм аа. Hopefully you just didn't draw her or him, but you know where she's sitting at or where she's in. And hopefully, I know some of you did this, but okay lang yan. Dahil first time natin, some of you were drawing from photographs. We don't recommend that. Okay? Hopefully you were drawing the scene right in front of you. But don't worry, that's just the first time. За тэгээд эцэст нь хэлгээд хэрвээ та барилга байшин, дизайн, архитектур сонирхдаг бол бас Филиппин улсын Манила хотод аяллаар ирвэл энэ барилгыг заавал үзээрэй гэж хэлмээр байна. За нөгөө барилга маань гадна талаад ингэж харагдаж байна. Энэ хараад дундаас гоё үзэж гоё харагдсан байх шүү.